Хуучин оноо үдэж, шинэ оноо ухтаж, он солигдож буй энэ босгон дээр нэгэн сонирхолтой түүхийн талаар ярилцгаая. Англиар a blessing in disguise буюу монголоор утгачлах юм бол нуугдмал аз завшаан гэх юм уу та. Бидний амьдралд таагүй, онцгүй, муухай зүйлс их тохиолддогч явж явахдаа танд сайн сайхан зүйл тохиолдох учир шалтгаан байдаг гэсэн утгатай юм л да. Энэ талаар нэгэн сонирхолтой түүх байдаг. Эртээр үед шилмэл үйлдвэрийн морьд худалдаалдаг нэгэн чинээлэг худалдаачин өвгөн амьдардаг байж л дээ. Нэгэн удаа маш их мөнгө төлж хол газраас маш сайн үйлдвэрийн морь худалдан авч гин. Нутгийн иргэд натаархад л шагшилцгааш гин л дээ. Тэгсэн чинь өвгөн за яах вэ гэж тоосонгүй. Удаачгүй байж байтал нэг адуучнд хашааны хаалгыг нь хаагаагүй улмаас нөгөө үнтэй морио алдчих гин л дээ. Нутгийн иргэд нь яана хайрын сайхан морио алдчих байгаа юм уу гэдэл өмнөөс нь халгалцгаач гин. Тэгсэн чинь өвгөн за яах вэ гэж сэтгэлээр унсангүй. Төд удалгүй нөгөө морьч нь өөртөө нэжилхэн жигтэйхэн сайхан морь дагуулад ирж гин. Нутгийнх нь пөөх алдсан биш харин ч азтай юм болж гээд өмнөөс нь баярлцгааж гин. Тэгсэн чинь өвгөн за яах вэ гэд мөн л нэг сэтгэл хөөрсөнгүй. Тэр өвгөн газар дээрх ганц хүүтэй байж л дээ. Гэтэл шинээр дагж ирсэн морийг нь хүүн сурах гэж байгаад газар унаад хөлөө хугалж гин. Нутгийнх нь хаалгаа ганц хүүнд бэрчгээр тэгээд адуу мал гэр орны ажлыг нь хэн нугалж туслах юм бэ гэдэл сүйд болж гин. Өвгөн мөн л за яах вэ болох байлгүй гэд мөн сэтгэл санаагаар унд сүйд болсонгүй. Гэтэл төд удалгүй дайнд цэрэг эсвэлэх зорилгоор тус нутгаас бүх залуу ирчүүдийг нь цэрэг татаж гин л дээ. Гэтэл хөл нь хуурхаа учир хүүн дайнд явуулгүй амьд үлдсэн байдаг. Энэ түүх юуг харуулж байна вэ гэвэл хүний амьдралд зовлон жаргал ээлжлэн байдаг болохоор сайн сайхан үедээ хэд давирлгүй. Муухай явдлууд тохиолдсон ч за яах вэ болох байлгүй. Надад сайхан зүйл тохиолдох гээд наана ийм зүйл боллоо гэд сэтгэлээр унах хэрэггүй юм байна шүү. За ингээд манай пэйжийг дагдаг, сонсдог бүх хүмүүстээ a blessing in disguise буюу танд сайн сайхан зүйл тохиолдох болно гэдэг ёроолоор шинэ оны мэд төвшүүлье. Лайк, комент, шеэр битгий харамлаарай. Танд баярлалаа.